2016 оны сонгуулийн үр дүнгээр Ховд аймагт Монгол Ардын нам олонх болж иргэдийн төлөөлөгчдийн хурлаа байгуулсан. Өөрөөр хэлбэл хурлын 41 төлөөлөгчийн 24 нь Монгол Ардын намаас сонгогдсон гэсэн үг. Сонгуулийн дараах нь албан тушаалд томилогдох асуудлаар үл ойлголцож эхэлсэн Ховд аймгийн Монгол Ардын намын дотоод хагарал үл ойлголцол хэрүүл тэмцэл нь хэрээс хэтэрч өнөөдөр нэгэнт ил боллоо. Монгол Ардын намаас сонгогдсон 24 төлөөлөгч 10-14 гэсэн 2 бүлэгт хуваагдсан талцаж итгэж саналаа өгсөн жирийн гишүүд ард түмнийхээ сонголтыг уландаа гიშгэн ихэнх нутгаараа цас ихтэй өвлжилдөх өндгөн байгаа энэ хүнд үед он дамжуулан сандал жирээ албан тушаалынхаа хэрүүлийг хийсээр сууна. Заставын нарийн бичиг өнөөдөр яаж хурлын зар тараасан гэж. Ажлын албан 2 удаа бичих гэсэн. Ажлын албыг тарах. Ажлын албан хурл зарлах ёстой. Хэн тарах ёстой? 22 төлөөлөл шаардаад хурлаа хийж зарлах ёстой. Эсвэл Москвад хариулт өгөх ёстой. Өгөхгүй. Ерөөсө цагтан тулсан бид нар тарахаас ямар ч боломж. 41 төлөөлөгчтэй 41 төлөөлөгчтэй хуралдана гэж хэлсэн. Шудраггүй шүү. Хурал явсан юм шүү. Зарлахтаа одоо ажиллаагүй. Та нарт энэ хүмүүст өгөх ямар нэгэн одоо тогтоол шийдвэр намайг чөлөөсөн амглан бодрохоо томилсон тогтоол шийдвэр байхгүй байна. Яагаад байхгүй вэ? Ихтер баланк өгсөн юм яриад байгаа. Ажлын албан Монгол улсын төрийн албаны тухай хуулийн 13-ийн 9-т хууль ус үйл ажиллагааг дэмжихгүй байх эрхийн төрийн албан агчид өгсөн. Төрийн албан агч. Тийм учраас та бүхний энэ үйлдэлийг чинь хууль бус гэж үзэж байгаа учраас баланкаар та нарт үйлчлэхгүй. Хуулийн дагуу бол та нарт үйлчилнэ. 2017 оны 12 дугаар сарын 4-5-нд хуралдсан ээлжид 5 дугаар хуралдааныг иргэн сануулъя. Тухайн үед тус хуралдаанаар хилэлцэх асуудлын 7-д аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад итгэл үзүүлэх асуудлыг хилэлцэж санал хураалтад оролцсон 39 төлөөлөгчийн 22 нь буюу 59.4% нь хурлын дарга огцруулах санал гаргасан байдаг. Тоолгын комисс тогтоолоо танилцуулж түүнийг үндэслэн тус хурлаас хурлын даргыг чөлөөлөх тогтоол гаргах учиртай. Гэтэл тогтоолын төсөлтөй холбогдуулан Монгол Ардын намын бүлгийн дарга ган зэрэг завсарлага авч эргэн хуралдааны танхимд ороход хуралд үйлчлэх ажлын албаны өгсөн мэдээллээр хурлын эрс хүрээгүй тул 5 дугаар хуралдааныг нээлттэй завсарлуулсан юм а. Монгол Ардын намын 14-ийн бүлэг хурал даргалагчийг хурлаа зориуд орхиж гарсан гэж үзэн ардчилсан намын хэсэг төлөөлөгчдтэй ярилцсан засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-ын 6 дахь заалтыг үндэслэн хурал даргалагчаар аймгийн засаг даргын орлогч Батсүхийг томилон улмаар 5 дугаар хуралдааныг 10 хоног завсарлуулж түүнээс хойш 2-3 удаа хуралдаж хурлын даргыг чөлөөлж бас дараагийн даргыг томилсон 2 даргын ажил хүлээлцэх комисс байгуулсан гээд хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Хурал зохион байгуулсан Монгол Ардын намын 14-ийн бүлгийнхэн зохион байгуулсан хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс хурлын даргын ажлыг авахар 3 удаа завдсан боловч хийсэн хуралдаанууд нь хууль зөрчсөн, хувилдааны шинжтэй, ашиг сонирхлын зөрчилтэй, хурлын тогтоол гаргасан шийдвэрээ алавжуулаагүй учраас хурлын ажлын алба хүлээж авах боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Бид нар бол хуулийн дагуу явж байгаа. Тийм учраас сайжрах гэж очиж байгаа. Ийм нэгдэл бас хамгаална гэж очиж байгаа. Амгалан Баатар төлөвлөгөөж 3 удаа ямиг суулсан. Боломжийн залууг бид нар сонгосон. Бас ингээд туршлагатай бас ийм нэгдийг хангаа явуучих гэж олонх төлөвлөлт сонгосон. Хэдэн удаа ажлын авах гэж орж байгаа. Өнөөдөр 3 дахь удаага орж ирж байгаа. Тэгээд дандаа ийм зохион байгуулалтад олон хүмүүс ирсэн байдаг янз янз. Аймгийн төлөөлөгчд баг ярих одоо ирэх болохгүй байна. Өмнөгүй ажлаа явуулдаг төлөвлөгөө нөхцөл одоо цаашид явах боломжтой байна. Хуулийн дагуу ирсэн өрөөнд. Та нар тогтоо шийдвэр гаргуулсан. Хуулийн дагуу явна. Одоо бид нар тогтоодоо гаргацсан байгаа. Одоо хурал дараагчийн одоо гар нооргор байгаа. Тэгээд Алтан Баатарыг хүссэн. Алтан Баатараа бид нар өмнөх орж ирээд сандгаад ажлын албаны дарга бид нар аль бичгээ хүссэн. Тэгээд сандгаа өөр зөхиод өгсөн. За 5 шиг Баатар хангай гэдэг. Бүрүүган дарга цэвэрхүүл авч өгөө. Бид нар Алтан Баатараар 22 төлөвш үүсгэх хөстөлийн ажлаа авлаа. Хэрвээ бүрүүган гэдэг хүнээс ажил албан тушаалын ингээ хууль бусаар дуугрын аргаар
одоо хуульдааны аргаар ингээд аваад байх юм бол энэ жишг цаашаа тогтноо. Тийм учраас энэ хууль бус үйл ажиллагаа таксан төгсөөлөн төлөө би хатуу байр суурьтай байгаа. Тэрнээс биш албан тушаалтайгаа зууралдсан, ширээ сандалтайгаа зууралдсан ийм зүйл надад огт байхгүй. Төрийн албыг энэ иргэдийн сонголтыг энэ дүүрийн аргаар хуульдааны аргаар авч хэрхэвч болохгүй. Би өгчгөөд ард түмэнд юу гэж хэлэх юм? Намайг нэг хэдэн нөхөр тогт шийд гарсан шийдвэрчгүй орж ирээд авчлаа гэж би ард түмний хөм тайлагнаас зогсчих уу? Үгүй тийм юм байхгүй. Ер нь бол энэ хэлт хууль үйл ажиллагааг одоо тогтоох болохоор би шүүхэд хандна. Яг гэвэл эдгээр одоо намайг чөлөөсөө огцруулсан нөгөө хүнээ томилсон тогтоох шийдвэрүүд өгөхгүй байна. Тийм учраас бид нар энэ хэлт хууль үйл ажиллагааг нь одоо тогтоолгоно. Нэгдүгээр урд судалгааг оролдог боллоо гэж хэлж байна. Ажлын одоо хүлээж авахар тийм ээ. Тэгэхээр өмнө нь ягаасаа шүүхэд хандаагүй одоо ингээд хандна гэж. Би одоо 12 дахь хоногоо хүлээж штэ. Энэ хүмүүсийг намайг өгсруулсан одоо шинээр хүн томилсон тогтоолыг би хүлээж авахар 12 хоног хүлээж байгаа. А гэтэл одоо хүртэл өгөхгүй байгаа. Яагаад өгөхгүй байна гэхээр ажлын албаны баланк байхгүй гэсэн юм тайлбар хийж байгаа. Ажлын алба энэ үйл ажиллагааг хууль бусаа гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 13-1-9 хууль бус үйл ажиллагааг дэмжиж ажиллахгүй байх эрхэн төрийн албан хаагчид өөрсдөд нь байгаа. Тийм учраас энэ эрхийг хүрээнд хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй гэдэг төрийн албаныхан, ажлын албаныхан бол өөрсдөө албан бичгээр хариу хүргүүлсэн байж байгаа. А цаашдаа энэ одоо байдлаас гарах ёстой. Яаж гарах вэ гэхээр 5 дугаар хуралдаанд оролцож байгаа 39 төлөөлөгчд за дээр нэмээд одоо тухайн үе томилолтой байсан төлөөлөгч маань ирээд 41 үлээр сууж байгаа аймгийн иргэдийн хурлын даргын асуудлыг яриад жаргал сайхан тэргүүлэгч миний сануулгасан хурлыг удирдаад ингээд энэ иргэдийн хурлын даргаыг огцруулах хэсэг асуудлыг тоолгын өмчөд тогтоолыг хүлээж авах уу авахгүй юу гэдэг дээр санал тураагаад ингээд шийдээд явчих боломжтой. Гэтэл энэ та шүүгүүд албаас хандаа шүүхийн одоо шийдвэр гарсны дараа одоо хамт хэмжээ хүлээж өгөх үгүй юу? Шүүхийн шийдвэр энэ одоо хүмүүсийн хийсэн хурал хүчин төгөлдөр байна гэж үзэх юм бол би хамт хэмжээ хүлээлгээд өгөхөд бэлэн. Тийм ээ би ёс төртөө авсан бас ёс төртөө өгөх шаардлага байна. Би төрийн албаны ажлыг авчиж байсан, өгчиж байсан. Төрийн албанд нэг 10 гаруй жил одоо бас ажиллаж байгаа хүний хувьд энэ бүх үйл ажиллагааг мэдчихэв тийм. Орон нутагт өвлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэн энэ цаг үед Ховд аймгийн Монгол Ардын намын талцал хуваагдал албан тушаалын төлөө хэрүүл тэмцэл үргэлжилсээр байх уу? Маргааныг Монгол Улсын хуулийн дагуу шүүх шийдвэрлэх ёстой ч хэрүүл маргааны төвшөнд хүрсэн Ховд аймгийн Монгол Ардын нам төрийн албаны томилгоо санал ширээний асуудлыг Монгол Ардын намын удирдах дээд байгууллага албан тушаалтнууд анхааралтай авч асуудлыг шийдвэрлэхгүй бол орон нутгийн иргэдийн Монгол Ардын намд итгэх итгэл алдарч улмаар орон нутгийн хөгжилд саад учруулж болзошгүй байгааг анхааруулъя.